За энэ хуулийн ач холбогдол нь өөрөө юу юм бэ гэхээр ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Тэтгэврээ тогтоолгосон тэтгэвэр авж байгаа тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж байгаа бол өөрийнхөө хүсэлтийг гаргаж тэтгэврийн шимтгэлийг ажилтан ажил олгогч төлөхгүй байж болно гэсэн хуулийн зохицуулалт яг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэтэл нийгмийн даатгалын тухай хуулийн дээр энэ боломж нь нэг заалтаар хязгаарлагдсан буюу 20-оос доошгүй жил тэтгэврийн шимтгэл төлсөн 65 нас хүрсэн тэтгэвэр авагчийг хэлнэ гэж тодорхойлсон байгаа юм. 4 хүүхэд төрүүлсэн ээжүүд бол 50 настайд тэтгэврээ тогтоолгож байна. За малчид бол 50 настай одоо 5 жилийн наан тогтоолгож байна тий. За цэргийн тэтгэвэр бол бид нар бүгдээр мэднэ 45 наснаас одоо эхэлж байгаа тий. Бас л адилхан өндөр насны тэтгэвэр авж байгаа хүмүүс. Тэгэхээр эдгээр хүмүүс өөрсдийнхөө хүсэлтээр тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх боломжоор нь хангах ийм хуулийн зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн барьлаа. За яг одоо нийгмийн даатгалын санд тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч за хөдөлмөр эрхлээд дахиад тэтгэврийн шимтгэл төлж байгаа 29 мянга орчим хүн байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хувьд үнэхээр одоо энэ 5-1 дотор багтж байгаа энэ тэтгэвэр авагч мөн болвол өөрсдийн хүсэлтээрээ ажилтан ажил олгогчийн тэтгэврийн шимтгэлийг төлөхгүй байх энэ боломж нь бүрдэж орж ирнэ гэсэн. За ажил олгогчдын хувьд өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт өндөр байна гэж үзэж байгаа болвол за жишээлбэл цэргийн одоо тэтгэвэр тогтоолгосон залуучуудыг 45 нас гэдэг чинь залуу шүү дээ. Эдгээр залуучуудыг та ажилд авах юм бол цалин хөснөөс нь ажил олгогч 8.5%-ийг нийгмийн даатгалын санд төлөхгүй байх нь. За ажилтан ч гэсэн 8.5%-ийн шимтгэлийг төлөхгүйгээр одоо бас цалингаа бүтнээр нь авах боломжтой болох нэ гэсэн үг. Залуу ахмадуудын хувьд ч гэсэн яг өнөөдөр илүү их мөнгийг гар дээрээ одоо авч үлдэх ийм боломж бүрдэж орж ирнэ л гэсэн үг тий.